За hi guys, ээлжид нэг юм чиглэрээ татамаар удаа болцсонгүй шүү те. Тэгээд юун тавтаг болгоно нэг бичлэг оруулах. Би бүр амар завгүй байлаа. Ойрын хэдэн хоног, ойрын хэдэн нэг 7 хоног. SpongeBob. Тэгээд би Японд ирсэн байна. Тэгээд Японд ирээд одоо 11 хоног хонж байна. Бараг 2-7 хоног хонож байна. Тэгээд та нарт мэдэгдэж байна уу нэрээ? Та гараа юу мэдрэгдэж байна та нарт? За шинэ уцтай болсон байгаа. Угаасаа чанар мэдчихэж байгаа зү тий бичлэг үзэнгүүт л iPhone 17 авсан. Oh my god. Чигтэр уг нь iPhone 17 Pro авах гэсэн чинь Японд хурдан дуусчихдээ юм байна шүү дээ. Захиалахгүй бол тэгээ захиалах гэсэн чинь 3 сарын дараа ирнэ гэд. Тэгээд iPhone 17-ыг авсан байгаа хар өнгийн. Тэгээд тэгээд ер нь хамгийн бичлэгийн хамгийн төгсгөл unboxing хийж байгаа бичлэг оруулнаа зөө. Тэгээ iPhone 14 байна. 14 байна. Өнөөдөр хэдүүлээ юу л явна? Юу л явж үзээсэй. Одоогаараа жоо гэд миний энэ бичлэг баг штэ. Энэ бичлэгтэй ижилхэн Matsumoto жолоо явна. Одоо миний байгаа газрын хамгийн ер нь алдартай газар жуулчд ер нь одоогаараа жол нэлийн явдаг. Тэгээд Nagano Ken ер нь хамгийн алдартай газар зөв одоогаараа. Окей. Matsumoto жоо. Тэгээ одоогаараа жоотой ижилхэн. Гэтэ одоогаараа жоогоос арай нэг том талбайтай. Тим газар руу явнаа. Тэгэд би болохоор Японы эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яамны олон улсын даатлагт тэмцсэн байгаа. Тэгээ өмнөх бичлэгүүд дээр хэлжсэн шүү дээ. Энэ бичлэг дээр хэлжсэн баха. Нэг том нууц байгаа. Тэрийг дараа хэлье гэд тэр хэлжсэн зүйл нь одоо энэ даатлагт тэмцсэн гэд хариугаа авсан нь болохоор хариугаа авсан одоо тэр том нууц байсан байгаа. Тэгэд нэлээ ихэн болсон энэ дадлаа. Тэгэд яг тэр үед хэлээ гэхээр яг ер нь баттай болоогүйсэн. Тэгээд за яг явахаараа хэлийгээд нууцлж ирсэн юм аа. За тэгээд энэ дадлын тухай яг тусад нэг бичлэг хийzээ. Яаж ирсэн тэгээд процесс нь яаж явагддаг тухай ер нь яаж хамрагдах боломжтой вэ гэдэг бичлэг тустай нэг бичлэг болгоод хийнэ зөө. Тэгээ би энэ хоёртой энэ хоёр бүтгүүлсэн. Тэгээ би бүр ингээд нэг чийгээгүй. Энэ хоёртой ер нь Японд ирснээс хойш угаасаа нэлээд завгүй байсан л та. Тэгээд нэгч бэлдээгүй. Одооноос яг бэлтгэхэд бүр ингээд баах номнууд авчирсан. Тэгээд яг 12 сарын 7 хүртэл яг яасий гээд. Тэгээ одоогаараа жолоо явахын өмнө би нэг 2 цаг гаруй хичээлээ хийчээ. Тэгээд хэдүүлээ явъя. Тэгээ бичлэгээ дуустал нь үзээрэй. За бай. Түр бай. Тэгээ явъя ирж байгаа л хичээлийн би Монголоос ирэхдээ шинэ үгээ тэмдэглэдэг дэвтэр өгөхгүй надад тэрийг харин алга болгочих нэг буудалтай өрхтсөн юм шиг байна. Тэгээ баахан яагаад болоогүй. За тэгээ явъя гарыг харин дуутай явах уу алхаад явах уу гэсэн мэдэхгүй л энэ алхаа явчих те. Замаараа гоё хотыг Matsumoto гоё харууллаа. Ер нь Matsumoto Монгол хүн бараг байхгүй. Ерөөсөө тийм мэдээлэл надад олдоогүй хайгаад. Тэгээд ганцаараа явахаар жоохон эвгүүлээ. Тэгээд зураг дарах хүн байхгүй. Тэгээд Matsumoto жоочин хэдэн дөрөв бол ороход ямар ч очиод үзье. Ямар ч хийн мэлээ ёо. Одоогоор ажиулдаг 500 yen байсан. Тэгээд очиод үзье. Ямар ч гадуур өмсөх тийм хувцас авчираагүй зөө. Дандаа юм костюм пижак маягийн хувцснууд авчирсан. Тэгээд яг юу өмсөө мэддэггүй.
За явъя. Ер нь Японд ирвэл оюутны карта, оюутан бол оюутныхаа картыг авч ирээрэй зөө. Тэгээд оюутны картаар ер нь энэ тэнд ер нь хөнгөлтэй байдаг. Одоо арайч юу ч юм мэд. Ямар ч юм ер нь оюутны карта аваад явчих зүгээр гэдэг шүү. За гаридо. Ёо би сая салтаага ураад зөө. Салтаага урчлаа. Гэрлээ унтрах бэртэж. Гарида нэг уут авахгүй бол замаараа хідүүлээ гинэ. Замаараа хідүүлээ юу ороод вэ? Супермаркет ороод тэгээ Японд үн мөн ямар байдیں۔ Карта марта чинь. Үн үедэр нь ямар байдیں۔ Ер нь хэр үнэтэй байдیں۔ Японы бараа гэх тиймэрхүү юмнуудыг замраа үзье. За болчлоо. За гайда. Гэс готлон өмсөв. Миний одоо байрлаж байгаа байр. Тэр болохоор миний дуу. Захирал одоо байж авах хугацаанд ер нь энэчнээс гэрээс ажил хүртэл нэлээд холохгүй. Тэгээд ийм захиргаан дууг гэсэн. Эхэндээ жоохон хэцүү байсан. Японд хэцүү байсан зөв. Бүр надад бүр ийм дугуй яаж унах тухай ийм том ийм зузаан миний одоо уншдаг номноос илүү зузаан ном өгсөн гээл бодсон. Тэгээд нийлээ хэцүү байсан ихэндээ. Тэгээд одоо ер нь Японд одоо Мацумото ч нийлээ хүүтэн газар шүү дээ. Ер нь Японы хой тал руугаа нэлээд байдаг. Тэгээд нийлээ хүүтэн гэж одоо монголоор ирвэл одоо зуны нэг үүрээр идэв шүү дээ. Нэг өглөө босоо жоохон живрүү хүүтэн мэдэн шүү дээ. Яг тиймэрхүү уур юмсалтай. Ер нь жоохон монголдоо газар. Тэгээд монголоор ярих юм бол одоо хэмжээгээр бол дархантай ер нь төстэй хөдөөж гэсэн ер нь нэлээд томдоо хөдөө виза карта авсан байна. Томдоо хөдөө л гэсэн үг. Тэгээд яг 100 хараа тэйжлэн зөв. Би 100 хараагийнх шүү дээ. Тэгээд 100 хараагаас хот хүртэл чи нэг 160 илүү 160-аас 190 км-ийн зайтай үздэг. Тэгээд машинаар яг 3 цаг яваад очдөг. Тэгээд Мацумото болохоор яг ижилхэн Токиогоос 190 км-ийн зайтай. Тэгээд ер нь уулархаг тэгээд голтой яг Японы голд байдаг. Тэгээд 100 хараач гэсэн яг амар уулархаг. Тэгээд голтой. Тэгээд ер нь надад амар 100 хараа шиг санагдсан. Тэгээд ер нь нилийн уулархаг зэрэг Монголд бараг за одоо харуулъя. Одоо тийм уулархаг. Нилийн өндөр уулсуудтай байж. Тэгээд Мацумото Наганогийн аймаг болохоор юу гэхгүй юу? Айлфи, Японы айлфи нур үлээ. Тиймэрхүү юмтай тэгээд галтуул нэлээ их байдаг юм байлээ. Тэгээд намайг жоохон тиймэрхүү уул итрээр аялах жоо бол хол яваарай гэсэн. Тэгээд хойгоороо ч гэсэн нэлээд том уул. Тэгээд дараагийн амлалтаараа хэдүүлээ явъя заа. Тэгээд гол мол 8 цэвэрхэн юм байлээ. Ер нь өглөө бүр амар ууртай мантай байдаг. Бүр нилийн мантай. Мацумото хот ер нь маш ихтэй. Токиог бодвол нөө дэншэ эдэр байхгүй болохоор ер нь бол Монголтой ижилхэн зав. Монголтой ижилхэн хот. Машин бол нилийн ихтэй. Ер нь бас төгжирдэм байлээ энэ чинь бас хөөрхөн. Өчтөр илүү орж идэр машинтай байсан чинь төгжрээд яг сургуулийн тэр хавцаанд бас төгжирдэм байлээ. Ер нь дугуйтай хүмүүс их байлээ. Өглөө ер нь наадтай ижилхэн. Би тэгтээ эхэндээ бүр амар яасан. Амар тийм том ном өгчөө тэрийг нь уншаад яг тэрнийхэн дагуу бас явна гэдэг чинь бас нэлээд хэцүү юм байлээ. Вы в каком стиле катаетесь? Тэгээд зарим юунууд амар шахуу, замууд амар шахуу болохоор одоо би живээ харуулъя.
шахуу замтай бол энэ яг цагаан зураасаар явдаг зөв Японд дугуйтай бол яг энэ цагаан зураасаар нь тэгээд тэгж явахаар бас амар хэцүү тэгээд мэдгүй дах гэж нэлээд хэцүү болсон. Тэгээд би энэчнээс яг iPhone 17 авах гэсэн чинь бүр амар үнэтэй яг Монголтой ижил үнэтэй хань заа байлээ. Тэгээд одоо тэнд Мацумотогийн алтрины буудлын байгаа. Ер нь манайхтай нэлээд ойрхон болохоор амар ийшээдээс явах гэж. Гэтэ ер нь ойсоод байсан шүү дээ. Ойсод ч юм болохоор яг ийм уулархаа газар биш. Тэгээ хажуудлынхаа ингээд хот мот руу явхад нэлээд гоё байсан. Хямдхан. Одоо энэ Мацумото болохоор яг өөрийнхөө бид рүү явах гэхээр нэлээд үнэтэй. Тэгээ яагаад ийм үнэтэй байгаа юм бол гэд захирлаас асуусан чинь юм уулархаа газартай. Тэгээд уулархаа газраас явахгүй ч нэлээд их цаг ордог. Тэгээд тиймэрхүү шалтгаанаас болоод жоохон үнэтэй байд юм билээ. Токио руу 6 сент гэхээр 6 сент байсан. Нэлээд үнэтэй яваа. Тэгээд удахгүй бас нэг хот руу явна. Тэгтээ бас бичлэг юм бэ. Чөтөр би тэгээд утас авчаад Шинжүү дайгахгүй гэдэг энэ тийм их сургуультай танилцаад очсон. Тэгээд нэлийн том юм бэлээ. Бүр амар том. Тэгээд тэнцэнийг сургалтанд суучаад тэгээ надад бүр амар гой таалагдсан тэр сургууль. Тэгээд дараа нэг ажиллаа тарчаад дадлаа дуусчаад ер нь тийшээ танилцъя гэж бодоод байгаа. Тэгээд нэг багштай нэрсэн чинь чи ингээд ер нь ингээд орох хүсэлтэй байгаа бол асуугаар айл гэдсэн. Би тэгтээ тэр нэрийн хуудсыг авч чадаагүй. Тэгээд яарад яваад гисэн. За тэгээд тиймэрхүү л энэ да. Тэр арт нэг ихч бүр зоонтгтой явж шүү дээ. Энд одоо 19 градус байна. Тэгээд Токио өдөрт бол одоо баг хэд байгаа юм бэ? Бараг нэг 24 мөн 25 гэсэн. Би чинь 100 ер нь өмнө 2 удаа Япон явжсэн шүү дээ. Тэр 2 удаагийнх дээрээ дандаа ингээд ер нь таньдаг хүмүүстэйгээ найз нартайгаа явжсэн бол одоо ингээд ганцаар явахаар үнэхээр ингээд гуниг зөө би бүр ингээд 100 уг нь урт хугацааны гээд дид ингээд олуулаа. Тэгээ хэрэлдээд ер нь аим гой сонирхолтой байсан. Тэгээд энд болохоор ганцаараа болохоор жоох юм сабиши гонигтай байна. Йоо. Тэгэл ууг нь хэрэлдээл явж их юм хүнтэй бол гоё юм байна. Тэгээд би чинь тэр идээр бас нилийн их зураг даруулжсэн. Энд чинь бол өөрийнхөө зураг даруулах хүн байхгүй болохоор одоо хинээрээ ч зураг даруулах юм амар хэцүү. За гадаад хүмүүс амар хитэй юм билээ. Хятад, Солонгос, Европ хүмүүс. За тэр харагдчих юм. Нилийн том уустай одоо оройж байгаас. За тэгээд энэнгээр ингээд тойрж жагаад оръё за. Одоо нөөл нүн. Гоё. Намар болохоор бүр гоё юм. Тэгээ орой гэрэлтүүлэг идэртэй гээд орой бас ирүүл зүгээр л юм бэлээ. Орой шөнийхэн гэрлийн харсан чинь нэлээд гоёсэн. Намаг анх ирж байхад тэнд нэг хүмүүс хурмаа хийгээдсэн. Амар гоё. Нөхөр нэг Европ гаралтай хүмүүс, эхнэр нь Япон. Тэгээд энэ чинь яг гоё хурмынхан зургийг идрийг хавуулаалцсан. Тэгээ амралтын өдөр болохоор хүмүүс ихтэй байна. Хэд нэг аялжсэн гэр бүлээр нэг 6 даруулаад тэгээ эн чи бүр би баяг ингээ 3 4 хүнээс асуусан зөв. Тэгээ ерөөсөө ингээ зургийг авч чадахгүй юм байна. Тэгээ ерөөсөө амар хэцүү байлаа. Намар болохоор амар гоё гэж хэлсэн. Манай нэг Япон багш тэгээ амар гоё хэлсэн байна. Тэгээ эн чи амар том загснуудтай зөв нам гэдэртэй. Японд болохоор ингээ 100 гарын дүрмээр дандаа галхдаг. Би бол сая амар орктой дандаа баруун гар талаар ингээ хүнээс юм гоох гээд гойж чадахгүй бүр ёо. Тэгээд ингээ гоохаар чадахгүй стоочлаа гэх. Сая ишгүй нэг хүнээр 6 дарууллаа. Түн дотор руугаа орох гээд яг энэгээр орд юм болов гэсэн чинь
Буцаа тойрхон байна. Би 3 хэсэг гараа бичиж. Мап нэ. Нэг самурай хичээл маягийн болж байна. Хичээл юм уу? Сургууль юм уу? Йоо, за ингээл үгүй. Оо, яг ирсэн чинь дуусчих юм аа. Ачиг юм азсан бас байдгүй хаа. Яа, тэр хувц идрэггүй галуу гал. Яа, игээд юм. Бүр нөлийн шааралтай. Тэнд план зураг нэ. Энэ болохоор миний ойлгосноор л авдаг ингээд 1712 онд ингээд зургийг ингээ гарсан юм шиг байна. Тэгээд 1776 онд шатаад тэгээд яасан гэнэ үү? Шатсан юм байна заяа. Тэгээд ёо би бүр унших гэж бүр. Тэгээд 6270 одоо ингээд метр квадрат га талбай хийнэ. Ёо. За Япон хэлсэн хийхгүй бол болохоо гэж. Тэгээд нэг юм их зураг байна. Энэ бас юу болох гэж байна? За энэ хэдүүлээ одоо тогтсоо орж үзье. Юу нөө 30 минутын 50 yen гэнэ. Бас цагтай байт юм бата. Ямтай одоо хараад байгаас илүү их хүн байна. Шууд тийм. Баавал дон сороолын дөрвөн. Өнчтөн хүртэл энэ үнийг хараад байв. За ямтай ч билет авчлаа. Монгол мөнгөөр 31 мянган байна. Тэгээд 30 минутаас илүү байх юм бол төлбөр төлнө гэж байна. Оо энэ шүү. Зуртаар болгоцгийг байна. Дооч нь бүр дийлдэхгүй юм байна уу? Нилээн удаан байсан. Гэтэ энэ хийж идэрн гоё яваад. Энд гэтэ шатчихсан гэсэн зөө. Тэгээд 1500 онд баригдаад тэгээд бас яг нэг эртний дайны үед баригдсан гэлүү яасан гэлээ. Тэгэл хшүүлсэн. Тайлбарлаад уут өгч юм. За баяр гайсан. Зураг идраад өгнө. Ёо. Энэ үерний дэмий юм байна та. Энд нэр бууны метр байдаг. Яг Google-с соншсон чинь. Ийм буугаар их тоглодог байлаа. Водоорой дотор хатдаа нөө бүр ихний бүр самурай эдрийн зэвсэг гэсэн бол энэ ч болохоор нөө дайр эдргээд арай сүүл үеийнхэн зэвсэг эдрээс шүү. За энэ болохоор дайныхан үеийн шүү юм. Түрүү хэлсэн шүү дээ 10 хэд төр яг хэдэн зуун дайнч гэсэн гэдэг. Тэгээ тэр үеийн сум метр одоо хүртэл тэгээд энэ нь шүү. 1637 он. Сүүтний юм байна. Guys, энэ дотроос байлдаг гэсэн юм шүү. Ингээд маш Yo, прям вот.
Яг хөл хөлтлөө guys бүр амар хүүт юм байна. Үйл идэр ирвэл энэ галын юу идэр байгаа. Тийм камера. Энд ч ихтэй хол мөсөөр ирүүлэх юм байна уу? Нэлээд олон хүмүүс юу дэйт. Чанга ирүүлсэн юм юм байна. Йоо, энэ бүрстэй юу юм байна? Миний яг салтад бүр амар задралтай бүр. Хамгийн гараад ирсэн. West. South. Ийшээ бас буух гэж хэлсэн юм нөө. Тэгвэл одоогаараа ч өдрөссөн юм шүү дээ. Йоо, одоо нөгөө аим бортис нөгөө төвч налуулсан. Ийстэ мэдрэмжгүй байна guys. Надаар ингээ баахан хүмүүс зураг таруулсан юм. Тэгээ зургийг нэг өвзүүлсэн чинь жоохон ямар эвгүй дарсан юм бэ гэсэн харцтай хараад. Би тэгээд өөрөө л зураг таруулсан юм. Миний зургийг өстой аим гоё тавьчихсан. Англи хүн. Тэгээд одоо тэнд ер нь Японд идэг сүмшээ хийдүүдийн одоо зургийг харуулсан юм. Одоо баруж байна харъя. Нилээ олон юм байна. Фукуяма кастл юм. Би ч юм бүр Японд нэг хитгэн кастлтай гэж бодсон. Сүмтэй. Сүмшээ хийдтэй. Йоо, ийшээ явж үзсэн байна да. Такеда кастл. Фукуяма. Осака бас нилээ юм гоё алцлаг юм гэдэг. За ямар ч Японд л ер нь цаашдаа их юм чинь ер нь бүх жоонуудаар нь явж үзтээ. Сэнэлээ одоогаараа ч хайчих юм. Одоогаараа ч ш. Guys, одоогаараа ч үзмээрээ байл миний хамгийн ихний 2 дахь бичлэгийг үзсэн. Тэгэхдээ би найзуудтайгаа зүг асуугттай зүг одоогаараа ч үлээвчихсэн. За одоо харидо гэж хийшээ нэг ойрхон юу байдаг гэсэн хэмтэн хүнсний дэлгүүр байдаг гэсэн хүнсний супермаркет байдаг гэсэн. Тийш явж жоохон идэх махгүй би яг гэртээ юм аваагүй зөө. Яг үлбэрч өглөө бүр. Одоо ч гэсэн яг үнсэглэж явсан. Ер нь ингээд 90 он 10 он чинь ингээд оюутнаас ч юм үнсдэг байсан гэсэн шүү дээ. Яг тэр зал ингээд ойлцсон ёо. Бүр яг үнсэж өглөө. Тэгээ гэрт одоо идэх юм гэвэл нэг жоохон мах үлдсэн. Тэгээ одоо борцох дуусч байгаа. За тэгээд энэ хавар нэг төв хэсэг нь үүдээ. Тэрийг үзүүлээд тийм тэрийг үзүүлээ. Энэ гайд нэг Хирацука дэсэн шүү дээ. Мөхөс бит хоёрын үйлсээ бит хоёр үзсэн. Яг тиймэрхүү гал юм байна. Энэ нөгөө Наруто дээр гардаг юм уу? Энд чи супермаркет олдохгүй байна. Би яг үнсэж өглөө guys. Нэг рамен олж идэхээс. Бүр яг үнсэж өглөө би бүр. Тинт нэг 7-11. Йоо, яг хатад бүр хонхолцоод бүр. Яг тэр одоогаараа. Ой. Юу лээ. Мацмотож болоо хахад хүртэл бүр яг үнсэж өгчээсэн бүр сүүлдээ бүр дуу хүртэл гахаа гэж надаас. Дараа л нэг ийшээ энэ хавцаа ийж үзээ. Нилийн гоё том юм байна. Дараа инээ. Гоё том дэлгүүрүүд бас байсан. Guys, ёо одоо хайх юм байна уу би. Ямар ятарч байна.
За маргаашнаас өстой хичээлээ хийгээд гээ ажил дээрээ юм хичээлээ хийгээд ёо би энэ чи ингээ найзуудтай болморох юм бол ойсод юу зөндөө Японы найзуудтай басахгүй. Андуудтай болсон. Тэгсэн чи энэ төстэй найзуудтай болж чадсангүй. Тэгсэн чи би гавцсан. Уг нь Японы найзууд ирсэн л та. Нөгөө ингээд тэгээд ер нь хоолоо болохоор уулзах чадахгүй. Нэр нааша цаашаа ихийн илээх мөн гарна тэгээд уулзах чадахгүй нэ найзалтайгаа. За You give me butterflies, got me falling in the deep end of the sky. Spark with the honey eyes, so I feel this might be my goodbye. I don't need reparations, boy, bye. Counting blessings by the dozen, oh, I got shot. Ой. За сая гэртээ ороод ирчлээ. Яа ямар гоё юм бэ гэртээ. Гадаа өстө гоё юм байлээ. Би ингээд ирснээс хойш энэ хавар ерөөсө гараагүй зэхрэл намайг цуг гарын их нь миний яг би өвдөдсөн юм а тэр үед. Тэгэд дотом хойроо тахын тэгээд ерөөсө гараагүй. Одоо тэгсэн чинь нилээн гоё юм гадаа бүр ёо. Би одоо хаана байсан юм бэ юм. Тэгээд ийм асан. Энэ бүр нилээн үнэтэй зөв. Сэн 200 Монгол мөнгөөр 30,000 төгрөг. Йоо. Авсан. Тэгээд амтны ямар юм бэ? Энийг тэ пэйжэнд хийгээд халаад идэж болно гинэ. Дотроо хийх юм биш. Би үүнийг гэрийнхэнд авсан. Монголд байгаа. Тэгсэн чи ярина хугацаа нь 12 сарын 6-нд дуусна. Гэтэ өөрөө л хийхээс. За амталж үзье. Тэр гоё юм. Гоё амттай байна. Амтныг 10 гуулээд штэ. Тэм хүмүүртэй аим гоё юм бэ. Ёо ямар үеиг юм бэ. Нэг ичээд мөрчөн дөрөв юм ажлын хандаа гүн. Тэгээ наашаа ихтэй баах юм бодож эмороод эмороогүй. Зүгээр эмод дууссан чинь сонсцсон чинь тэгээд ингээд эморцсон. Амьдрал бодож байгаа хгүй. Наашаа ирсэн чинь алхаад ирсэн чинь за тэгээд би юм бичлэгийг бараг 2 хоногийн дараа тавих хаа. Пост таавч. Тэгээд энэ чи Instagram-ийн постыг оруулчихсан. Миний Instagram-ийн постн дотор бас аим гоё зургууд байгаа. Тэгээд ороо лайк дараарай. Here guys. Одоо энэний дараачаар би нөгөө iPhone-ийнхаа unboxing хийх. Дээрээс нь short дээр оруулчих. Дээрээс нь guys 100 subscribe хүрэх юм бол би гоё special дугаараа хийнэ зөө. Тэгээд special дугаар дээр яг юу хиймээр байгааг гэвэл Q&A хийзээ. Тэгээд Q&A дээр хүссэн асуултаа бичиж олно. Тэгээд нөө юу яач зөө. Angel-ийн линк доор тавьчих. Тэгээд тийч бүр хүссэн асуултаа асуугаад би бол бүгдэн дээр хариулсан зөө. Устдахгүй. Гэтэ бүр амар асуулт бол их юм бол тусгаад тэгээд ер нь бол хэдэн ч асуулт ирсэн. Тэгээ хариулаа юм. Тэгээд доор description хэсгээр юу тавьчих. Angel-ийн линкийг тавьчих. Тэгээд comment хэсгээр бас Angel-ийн линкийг тавьчих. Тэгээд асуултаа асуугаарай. За bye guys. Үзсэн баярлалаа. Та нар ч гэсэн сонирхолтой байсан байх гэж бодож байна. Би бүр аим гоё. Ёо, гэтээ ер нь тийш орохоор бол 50-тэй явд юм уу яа. Миний бүр хүлдчихсэн чинь пүү ямар хүүт юм бэ. 100 тэгтэй гайг баха. Хэрвээ боломжтой бол та нар ч гэсэн
Мацумотод ирээд Мацумото жог үзээрэй. Самхийг үзээрэй. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. За бай. Дараачихан бичлэгээр уулзъя. Лайка дараа, саба дараад тэгээд ямар ч хамаагүй асуулт энэ жил рүү явуулаа. Тэгээд бүгдээрээ комент хэсэг дээр юу тавьж цагаан зүрх тавиараа зөө. Цагаан зүрх тавина штэ. За тэгээд дараагийн бичлэгүүдээр улам гоё сонирхолтой бичлэгийг оруулахыг бодноо. Тэгээд та нар ч гэсэн ямар бичлэгийг үйл зүгээр үү тиймэрхүү юм байвал над руу бас явуулаарай. Энэ миний Instagram. Тэгээд үзсэн баярлалаа хөөрхнүүдээ хайртай шүү.